Эрхэм мөндөд үзэгчид та бүгдийнхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Та бүхэндээ гүндэггүй яриа нэвтрүүлгийнхээ Баяр наадмын шинэхэн дугаарыг өргөн барьж байна. За ингээд өнөөдөр манай нэвтрүүлгийн хамарт Өвсгөл аймгийн Улаан улсын хэрэг төх Монгол улсын гавьяа тасгалжуулагч Монгол улсын манлай харцаг Бонгагийн элбэг морилон саатаад байна. За харцаг тарган давтаа сайхан зусч байна да. Сайхан зусч байна. Сайхан зусч байна. За та бүгдийн бэлтгэл сургууль сайхан байна уу? Бэлтгэл сургууль сайхан байна. Байгаль хангаач сайхан байна. Бэлтгэл гарсан газар маань сайхан зуншлагтай сайхан байна. Тийм байна. Өнөөдөр одоо энэ ер нь хаа гарцар эрт ногоо үдий сайхан зам болж шиг байна. Та чинь дөрөврхийн амандаа ер нь хичнээн жил гарч байна. Одоо энэ чинь 4-5 дахь жилдээ гарч байна уу да. Ер нь урд нь бол энэ шүүхэн шийдвэр амралтанд гардаг байсан. Би ч нөгөө мө шавьяагаа дагаал тэгэл гардыг эхлээл дагуулж гардаг байсан сүлдээ дагаж гардаг болоо шүү дээ одоо. Шавьяагаа гэж одоо эрхэм аваргыг хэлж байна уу? Аврагт хоёр одоо тэгээд хэдэн хоноос хойш ирнэ гарсан бэ? За ер нь 2000 оноос эхлээл ер нь би дагуулаад гарч ирсэн да. Тий. За элбэг харцгийн маань хувьд одоо Өвсгөл аймгийн Улаан улсмаар одоо өглөн барилдаж Омир сайхан нутгийнхаа нэрийг Монгол өхийн дэвжээнд олон жил бас өндөр цаарай тулж явлаа. Тэгээд таны хувьд одоо өөрөө үл яг Улаанбаатар хотод төрж өссөн гэдэг баг. Таны яг хэн нь одоо Өвсгөл аймгийн Улаан улсын хүн бэ? За миний өвсөг одоо Чонзон гэж хүн байсан. Тэр хүн маань Өвсгөл аймгийн Улаан улсын одоо юунд Улаан улсанд ажиллаж амьдарч ирсэн тийм хүн байсан юм аа. За тэгээд тэрний хөө Гонгаа гэдэг хүний хөө болж төрсөн. Одоо аав маань 18 настайгаас ахуулаад цэргийн байгууллагаар санхүүгийн байгууллагаар ажиллаж байгаад тэгэл одоо хотод суурьсан тийм л хүн. Тэгээд манай ах эгч дүүнэр бүгд л одоо Улаанбаатар төрсөн суудаа. Тий. Таны хувьд одоо ер нь Улаанбаатар хотынхаа айлхан хувьд өсөж торинов. Тэгээд ер нь хэдэн наснаас эхэлж ямар багшийн секс дугууланд явсан бэ? Та их багасаа барилдсан гэдэг шүү тийм ээ? Би ч одоо онгон одоо үйлдвэр комбинатын хөгжтэй. Одоо яг ингээл ярих юм бол урт талын комбинат гэдэг чинь 120 мянгат биш. Цаашаа цагаан хаалганаас цаашаа туулын гүр хүртэлх тэр хэсгийг л одоо үйлдвэр комбинатад нэрлэдэг байсан. Яг тэнд л одоо миний баганаас өнгөрч тэнд л тоглож өслөө дээ. Бүхэн 10 жил ээж төгслөө энэ. Бүхэн хувьд бол миний том ах шүүхийн цагдаагийн шинжилгээний албанд хурандаа султаа ажиллаж байгаа тэтгэвртэй гарсан Эрдэнэбат гэж хүн бий. Эрдэнэбат ах маань анх намайг дагуулж очиж намшир өгшийн сагсанд оруулсан. Тэгээ намшир өгш маань бол бид нар бол нэг байрны хүүхдүүд хүмүүс ахгүй. За. Тэгээд намшир өгш маань бол яг тасалжуулагч мэргэжилтэй биш. Үйлдвэрийн механик инженер мэргэжилтэй хүн. Тэгээд чөлөөт өхөр барилж жагаад сүүлд нь тэгээд инженерээ болоод тасалжуулсан ийм хүн бий. Миний буянтай сайхан өөрөө багш маань бол одоо ингээд одоорт сайхан байж байна да. Тийм байж. Тэгээ таны хувьд ч одоо хүүхэд байхдаа үндэсний их баяр наадмын одоо хүүхдийн барилдаанд сумын узраа урагтайгаа одоо 2 жил дараалаад үзүр төрөнд үлдэж нэгэнд нь төрүүлж нэгэнд нь үзүүрүүлсэн гэдэг үлээ. Тэ 88 онд юм байна. Сумын узраа өтөр дөрөвт үлдэж би унжсэн сумын узраа. 89 онд сумын узраагаа давж юу болсон юм ба.
улсын шонхор залавсан. Тэгээд 2 жил дараалан 2 жил барилдаа тэгж барилдсан. Тэгээд миний үндэсний бүхийн багш Монгол улсын дархаа авраг Цэрнэт хогш маань байсан. Намайг барилдахаар хажууд ингээд дагаа явж идэг. Тийм сайхан хүн байсан. Ер нь багш нар маань бүгд л над их хариуцлага хүлээлгдэг байсан юм болоо даа гэж боддоо штэ. Би багшаагаа дагаж цээ өгшөөгөө дагаж бол олон жил дараа нь цээ өгш маань өөрөн гахныгаа авч гарах үед салаад тэгээд Мөнхөрдөн Нарслангийн галд гарч эхэлсэн. Би анх 1985 онд юм байна. Юу яагаад ах маань аваад намайг намшрах шав оруулдаг байхгүй. Тэгээд тухайд би дэвжээ тойрч гүйдэг. Тэгээд сүлд нь хүмүүсийн ингээ михиж байгааг харж багш намайг тэр буланд сууж ичээгээд суулгадаг. Би 2 жил дараалан суусан. Ер нь 2-3 жил суусан. Тэгээд нэг 2 сар болоод зүхтаад алгуучдаг. Би чинь жоохон сакс макс сонирхолтой. Тэгээд жоохон тиймэрхүү гүйж хараадаг тийм нөхөр байсан. Тэгээд багш маань тэгэл араас тэгэл гудамжинд нөгөө нэг байрны хадад тоглож байхад чи мараас бэлтгэлтэй шүү, ирэн шүү гээл. Тэгнэ. Би очихгүй шүү дээ мэдээж. Тэгэнгүүт багш харж байгаа ланж байгаа намайг гараад ирэхээр гараас барайл тэгэл хоёлоо заал руугаа явдаг байсан. Тэгээд яалч байхгүй хажууд нь сууж 2 жил орчим суугаа тэгээд яалтч байхгүй л тэгэл бүхд дуртай болж одоо энэ ягараа нэгнийгаа ингэж ялдгийн гэсэн юм ойлголтод хүрэхин тулд тэр нарийн мэх техник энэ төр юм чинь их гоё юм байна гэдгийг мэдэж. Дээрэс нь энэ сайхан том солтой бөхчүүд нь ямар гоё байд юм бэ юм хүмүүс чинь гэдэг тийм сэтгэлгээ төрж исэн. Тухайд одоо миний өгшийн одоо шавнар хэд ойдугаа байна. Дэлхийн авраг ойдугаа байна. Чөлөөт хөрөхэд одоо хамгийн томуудыг л ярьж байгаа шүү дээ. Би самбар хэд л одоо хэн байна? Чанар багш байна. Хэн байна? Жамсран багш байна. Яг гарынхан шавнар. Тэгэл жудо хэд одоо зөндөө олон хүмүүс байна л да. Насаа өгшин тэр чирэн ингээл явнаа юу. Тэгэл ингээд тэр олон хүмүүсийг хараад их атархдаг байлаа. Би жамсран өгшин гарыг татаа дийлдэг байлаа. Ингээд хөвтүүлчихэд жамсран өгш ингэрээ барьчихэд нэг гараар ингээ өрч харна. Би дээр нь гар сууж татахаар гарын дийлж чадахгүй тийм байсан. Тэгээд багш чи ийм байна, тийм байна гэдэг их сааж өгнө. Их шар малтнаа. Тухайд. Тэгээд одоо бодох нэ. Ер нь тэр намайг бүгд сонирхолтой болгохын тулд тэн суулгаад ирсэн юм байна гэж би боддیں۔ Барилдуулахгүй. Тэгэл барилдаа харуулаад байдаг байж. Тий. Тэгээ хамгийн сүүлд дивжээг арчна. Би манайх чинь жижигхэн дивжээ байсан. Бараг нэг дивжээ чүйтэй чатай багтдаг. Тэгээ нэг жижигхэн цонхтой. Тэгээд хууч одоо нэг дөрвөлжин нэг юм вакуум нэг юм өрдөг цонх байдаг шүү дээ хуучны. Спорт заалны зузаан шилтэй. Тэрний нэг л ийм нүхэн хоосон тэрээр нь салгивч борж хийсэн агаар солилцсон. Зааланд 2 цонхтой. Тэрийгээрээ л амьсгалдаг. Тэгэл энэ төшөндөө битүү тийм юм чинь үнэр танар гэж хэвээр аваа юм байгаа шүү дээ. Тэгэл тийм юмд л анх бүх болж оролдчихлаа, үзчихлаа тэгээд тэрний муу сайн явах хамаагүй тэгээд 12 настай анх бэлтгэлд гараад аав маань миний хүү сайн бүх болоорой гэдэг намайг юунд нэг албаны машинаар юунд өргөж хичээлээ. Баян уулын амралтанд. Би чи бичээх системтэй амралтанд явдаг хүмүүс гэхээр л амралтанд гэхээр л тэд нар чи ямар ч ойлголт байхгүй шүү дээ. Бичээх системтэй чамдаа барьсны хөрөл бэлтгэлд анхаарчлаа хүүхэд. Жоо хүүхэд.
Тэгэл дуртай идэх юм гэхээр хэдэн мөөхий ундаа хийчихсэн. Тэгэл очоод тэгэл нөгөө ах нар чи өө энэ гадаадын хүн ирсэн маа бэлхэл гарсан гэж тоглоол. Тэгэл ах нар бүгд над хайртай. Тэгэл нөгөө би ч яг цуг байсаар тассан. Тэгэл анх тэгж бэлхэл гарсан. Түүнээс хойш одоо би ч одоо 38 жил энэ бүхэн галд гарлаа да. Оо зөв. 39 жилдээ гарч байна да. Тий. Ер нь бол энэ бол маш сайхан юм баггүй. Эр хүний бас дандаа ирчээ сугалдаг. Их гоё байдیں۔ Эренбдистра гэж одоо бол жоохон алдагдах маяг орчод байгаа. Юу нь алдагдав? Эренбдистра. За. Тухайн чинь бол одоо жишээлбэл аймгийн арслан солтой бүхийг улсын начин солтой бүх очоод маа энийг угаагаад иргээл аимсогод явуулна. Тэгэл очоод угаадаг. Надаар өрөөс угаалахгүй шүү дээ. Тэгэл би цээ өгшин нэг хэрэг хавшгал хажууд нь тэгэл бишээ өдөр тэрийг өдөр заа гээл гараал гүйж идэв. Тийм л хөвгт байлаа. Тэгжл анх бүхэл одоо. Ер нь амжилт хөөрж эхэлсэн үе гэвэл чөлөөтөр бас нэлээд хийсэн баг та тийм ээ. Чөлөө төхөр 1987 оноос эхлүүлээд медаль авчихсан. Өсвөрийнхаа медалыг. Тэгээд 88 он залуучтай улсын аргад төрүүлсэн. Тэгээд нийтдээ би 8 алтан медаль байдیں۔ Тэрний 3 насны хүртэл. Тэгээд өсвөрийн хийдэж байдیں۔ Дөө мэдхгүй тэгээд Нэрс улсын аваргын нэг 8 медаль байдیں۔ Тэгтээ хүрэл мөнгө энэ төр бий л дээ. Тэгээ олон жил үзлээ. Багш маань өөрөө чөлөөтэй хүн. Их сайхан хүмүүжүүлсэн намайг гэж боддоо штэ. Одоо багштаа л одоо мөргөж явдیں۔ Залбирч явдیں۔ Нэлээ хатмаа хөөхд байсан уу та? Гүйгүй. Ер нь тэгтээ хямнат нэртэй. Ер нь бүдүүн 15 бүдүүн илбэг гэхээр л андахгүй л байсан. Та ер нь хэнийгээ дуурайсан ийм илбэг сайхан том төрсөн хүн юм бэ? Миний аав жижиг штэ. Миний аав бол дэлдэн гунгаа шавгар гунгаа өшөө юм бэлээ. Нутагтаа 5 гунгаа байдیں۔ Тэрний дэлдэн гунгаа нь манай аав. Тий. Манай аав их сэргэлэн их юм бичнэ. Тэмдэглэл их хөлдөг. Тэгээ латинаар анх нөгөө бичиг юм уу яа. Тэгээ сампинтахаараа нөгөө санхүүгийн хүн учраас сампинтахаараа дандаа дуулж сампин зөгтөг. Ер нь тэгээ санхүүгийн хүн болох бах таа л гэж боддог. Тий. Манай ээж бол бас эдийн засгийн юу хүн л дээ. Нягтлан хийжсэн. Хамгийн сүүлд ноосгоо хуулдврын цэгийн дараах нэг хэсэг үйлдлийн үйлдвэр гэж байсан. Тэрний намын өрийн дарга марга хийж байгаа. Тэгээд тэтгэвртэй гарсан. Сайхан боороо би. Манай ээж залуу наснда 130 жилтэй 42 ярзмарын гутлан өмсдөг. Өндрөөрөө метр 80 орчим өндөртэй тийм сайхан өсгөлөн хүн байсан. Манай ах дүү нар бүгд ер нь өсгөлөн. Тэрэн дотор араа гойд нь би юм уу да. Ер нь таа ч юм бол ээжигээ л илүү дуурайсан тийм. Ээжийн талмал ер нь бүхийн удам байна уу? Байна. Ямар болсоо да? Манай би хоёр талаас удамтай. Манай аав болвол тайгын 5 начин гэж байсан. Хуучин. За. Дээр үед байсан юм лээ. Тэрний нэг начных нь үрсэд гэж явдаг. Тэгээд манай аавын хамгийн том ах Лувсан дөрж гэдэг хүн байсан. Одоо бүхэд их сонирхолтой. Тэгээд хүүхдүүд нь одоо шинжлэх ухааны академич одоо Нямбат гэж байлаа. Ах маань бурхан болсон. Тэгээд Гамбат гэдэг ах маань байна. Одоо хөвсгөл сайхан ажилтурж амьдарч байна.
Одоо тэгэл зөндөө бол ах トゥ нар биелтэй өвсгөлд. Тэгээд тэд нар маань бол ер нь бүгд л манад тийм удам бий шүү л гэж ярьдаг л байсан. Анх очиход л тэгэл би чи одоо бүр их багаас анх 3 сартад л өвсгөлд очисон үе гэсэн. Тэгэл очиод ирээл зундаа очиж байж байгаа л эмээгийнхэн гар дээр өсөөл. Тэгэл эмээтэйгээ ээжтэйгээ тэгэл ирэхлээл явж лээдэг үг. Тэр дархтын зэнхэр бодохоор түүгүүднээс өнгөрсөн байх гэдэг. Түүгтнээс ер нь 100 бол тэнд л өнгөрнө шүү дээ. Тэгээ одоо нэг удаа би бүр мартдаггүй. Манай тэнд Шигтэн гол гэж байдیں۔ Манай аавын дүү хөргөн ах нь хөргөн дүүн гэдэг юм. Ах нь хөргөн ах нь баггүй. Баг хичээнхэн нөхөр нэлээд мундаг адуучин хүн байдیں۔ Тэр хүн нэг моциклоор шагнуулаад тэр чинь аймгийн алдарт аймгийн юу болсон юм бэ? Авраг адуучин болсон юм. Тэгээ моциклэнд яхаар намайг урдаа дандаа банкн дээр суулгаж авч явдаг. Тэгээ би урд нь сууж явж байгаад гол гараад тэр шинэ моцикл дээр нь заавал мордож явна. Тэгэл баахан моциклтэй хүмүүс дагаал. Тэгэл аав араар суудсан. Тэгэл давхар ингэж бүсээр ингэж оосрлоод татцсан дунд нь манай аавах нарын нэг нь л барь явдаг байсан баг л та. Тэгэл ингээл татуулаад тэгэл би нэг их нөхөрл явдаг байсан гэж. Тэгээ гол эрг дээрээс одоо сандыг жижигхэн ташууруулдаг байхгүй би. Оо за. Тэгсэн чинь ловсон дээр жах их бэлгшээгээд за миний хөө сайн явах юм байна. Энэ нутгуусныхаа нэрийг сайхан гаргаж яваарай гэв. Тэгсэн тухай түүхэд юм чинь тэгээд би нэгж тоогоогүй тэгээд л. Тэгээ адуучин айлд очиж байгаа аврагаас энэ хүн маань юу болоод тэгээ ахта бэлэг болгож байгаа юм гэдэг. Би өгч гисэн. Тэгээд тэн одоо нэг тийм юунд очдөг байлаа тий. Хүсгэлдэм бол улаан улс юмд ер нь их явсан. Тэгэл ямар санд бичиг нэгдүгээр ангид орохдоо буруу талаас нь гэбэл гэж бичээд элбэг гэдгээ араас нь шаачаад би нөгөө зүүн гартаа учраас нөгөө талаас нь бичээд буруутчаад тэр чигээр нь ах байжэг гэд тойруулаа ингээ будчихсан. Тийм байлаа. Тий. Мөнхөд эрхэмлэх үн цэнийг танд зориулан бүтээв. Баачуу урлан. Хандгаатай жанчилаа гэж мэдхүүл байна та нараа. Хордлого тусахад чинь хандгаа аварна. Хоол шингээхэд чинь хандгаа аварна. Ууланд авирахад чинь хандгаа эрдсийг ч нөхөн. Ус яах вэ? Уугаа дуусна. Ундаа яах вэ? Амны чинь сангааг арилгадаггүй юм аа. Хандгаа тавьсан ч алдчихгүй. Хандгаатай жанчилаа гэдэг чинь энэтэй гэсэн. Хүүстэр миний хандгаатай жанчивлан аршаа. Барилж эхлээд ер нь аймаг сумдын наадамтаа яаж барилжижсэн явж барилддаг байсан юм. Би 1989 онд төрүүлчихэд 90 онд юу яадгийг. Манай ээжийн ахын хүүхдгээд том банд тэгээ жанчив гэж ах үйл дээ. Өөмгийн алтан болог сумд байдаг гэсэн. Жолооч хийдэг. Тэгээд тэр хүн улсын шонхор хүнчтэй ирж барилдчихъя гэдэг намайг тэггүй. Алтан болгот. Үзүүр түрүүнд чамтай үлдвэл ахан дүүдээ өгчнөө гэдэг. Тэр мөрийн ч одоо би нэг бодсон чи байхгүй байл очил өгсөн ханы сумын наадам юу хийх гэж бодвол
Очлоо нэг том амт биш үү би чинь улсын хаданд дөрөлдсөн улсын шогор золтой. Тэгэл очсон нэг давчлаа. Ерөөс гарын үзүүрээр л нэг давчлаа. Тэгсэн дараа нь 2-ын даванд илүү 3-ын даванд ч л нэг нөхөртөө таардыг. Тэгсэн чинь нэг дээлтийн нөхрөөд ирсэн чинь сугнаас нь бариад татсан чинь сугн анзарчлаа. Тэгснэ нөгөөг чинь тайлал зодог өмсөд ирлээ нэг том зодогтой. Нөгөөг барьж аваад л би чаа чөлөөсөн юм чи юу ах вэ? Араа хурдтай байсан юм. Тэгэл хонгон цуугаал цацах гал нэг сүрхэн антун өргөөл тавих нь жижиг юм аа нөгөөх нь. Өргөөл тавих нөгөө давхар атчихлаа. Нэг арс дэнгэр арц дэж авч. Тэгээ 3 даванд унчлаа. Тэгэл жанж байхад загнуулаад. За тэгээд тэндээс тэгээ буцлаа тэгээд хоосон. Ганцаа хоосон. Тэгээд миний сумын нааданд барилдсан түүх маань ерөөсөө л тэр. За. Дахиж би сумын нааданд барилдаг. Тэгээ байжгаад айхтар юм байлээ тэр чинь ерөөсөө нөгөө нэг шийдсэн мэх гэдэг чинь бол аргагүй шийдсэн байдаг байхгүй. Одоо бодоод байхад бол тэр бол ерөөсөө тэгэл шийдсэн мэх тэр чинь нэлээд ахиун насны залуу байсан. Тэгээд манийг бодвол хашир тэгээд давхраачаад пин болгочих юм мэдэхгүй л. Яг хөө. Тэгээ би ч одоо нэг онгроо амтан очиж байгаа тэгээд халуулж байгаа тэрхгүй. Ихтэй сургамж болсон байна. Тий. Дараа нь 95 онд. За. Хөвсгөлд барилдъя гээд явлаа. Бас нэг заал танхим барилдаанд ганц нэг ангаахын заал бол ганц нэг дөрүүлсэн. Бас нэг овоо гайгүй болчихсон. Бас нэг Ихтэй сол байхгүй. цолоо юу шохгүй. Улсын шохрол байгаа шүү дээ. Нэг сүрхэн амтөө. Тэгээ дараа нэг нөгөө өсрөө усаа орох төрүүлээд тулах тулсан. За. Тэгээд нэг тулах цолтой. Тэгэл барилцлаа. Тэгээд явж итл Хөвсгөл аймагт очил яга үзлээ. Тэгсэн чинь нөгөө нэг чөлөөтөр барилдаг. Нэмхэд өрөлдөг. Эний эвгүй штэ тэргэл. Яригдсан юм л. Тэр чи Улаанбаатулга, Жаминсингээ тэргэл. Яг миний үеийн хэдэн нөхдөд байл. Бүгдээ арслан болох гэж зүйдлээ ирсэн. Эднийг юу ахт би хондоо гэж бол. Тэгсэн чинь л 3 давнд тэр юунд байсан нэг залуу тэр тунлаа. Би намрын дээд сургуульд тэр ороогоор би юунд байсан. Өдрийн ангир байсан. Тэгэхэд тэр нөхөр юу хагаад битээр тунд цагаан даваа гэж нэртэй. Даваа гэдэг. Цав цагаан хөрөй л дээ. За. Тэгээд одоо хүртэл одоо найз нөхдүүд сайхан асууд байна. Тэгээд цагаан даваа, бүдүүн лаваа энэ төр гээд нөхдүүд би одоо найзууд. Тэгээд иржил би Согтуу Баатар энэ төр гээд нөхдүүд зөндөө болно надад. Тэгээд хэд нартайгаа нийлэл явж байгаа л дуудагдал гарлаа. Тэгэл цагаан даваад нөгөө ихтэй чи яваал. Би ч аль хэлцээний нөгөө нэг чөлөөтөр гайгүй болчихсон байсан. Хөлийн аллал авсан чинь нөгөөч нь давхар хутгаа тахимчтэй нөө. Би унахта ингээд зохиод дороо исэн чинь миний гоё биеийн доогор норчдөг хогийн. Тэгээ байдаг. Тэгээ нөгөө хөвсгөлийн чинь тэндээ амьдардаг хүмүүс хүүхдүүд өөдөн татах гээд элбгүнс гэж боо юм болж байгаа юм чи. Тэгэхээр за хил ам хийгээч. Тэгээ дараа нь яасан чинь нөгөө тэнд манай горлын үйлдвэрийн дарга хийжсэн манай Гамбат ах бас л загнаад нөгөө жанж явах шиг л чаавс тэр хоолоос өгснөө гэж нааш ирсэн чи гэл хоо ихгүй ажиллаа. Хаа би энэ хоол зорж ирч дахиад нэг барилчмаар ах юм яах вэ гэсэн чи. За төхөлжөө тэр гол ир дээр ч тэр бүгчүүд бэлгэлж байгаа. Очоо бэлтгэлээ. Очоод нөгөө бэлтгэлээр намаа очилгээр жоохон ингэж тэгж байгаа тараа ивчдэг байхгүй. Тэгэл аймхандаа тэндээ жоохон хийгээл олон дэлгэр мөрөндөө ороод жоохон ингэж ус мусанд тоглож байгаа л ирдэг. Тийм байл.
Тэгэл байжсэн чинь 7 хоногийн дараа нөгөө тээвэрчдийн ой болдгийг. Бүр тэгч за чи одоо энэ дээр л хаюумаа харуул. Гэлдэг чинь. Тэгэхэд нь Улаанбаатар төрүүлсэн байдгийг. За. Улаанбаатар аймгийн арслан, шинэ арслан. Жаминсингээ үзүүрлэлчихсэн. Аймгийн за. Тэгээ Бадрал энэ төр бүгд байж байгаа. Тэгээ үзлээ. Эхнээс нь гараад их хянаар үзлээ. Хөлрөө шаажуулахгүй, хонгодч болохгүй, чи ерөөсө маасараа л хүнтэй үзэн шүүгээл. Тэгэл өөрийгөө л удирдаал ерөөсө юмнуудаа бэлдэж байгаа л амхандаа л үзлээ. Тэгсэн чинь 8 дүүлдээд нөгөө хинтээ Улаанбаатартайгаа таарлаа. Энэ жилийн аймгийн төрөвтэй үлдчихлээ гэл. Одоо л чамаа харъя гэл Ганбаатарт гэж. Тэгсэн чинь аав ядж хахад тэр үед хүрээд ирсэн юм аа. Мөрөнд хүрээд ирэхгүй. Аав ерөөсөө миний барилгыг үздэггүй байхгүй. Тэгэл нөгөө абан ахын зурагтаар л үзээд ирсэн юм байна л. Тэгэл би аавыг ирцэн гэхээр нь бүр хянаар болчихгүй. Тэгэхээр тэгээ байжсэн чинь ашгүй нөгөө Улаанбаатар чинь нөгөө натаа өрж байгаа л ганцхан ухсгаал миний хөлд алладаг байхгүй. Тухайн үед би чөлөөтийн нэмхэд барилжсэн юм чи хөлөө алдсан ч унахгүй штэ. Тэр үед зүгээр дайраад өнгөч юм штэ. Улаанбаатарын. Тэгэл тэрэндээ баярлал штэ. Вөө штэ төрүүлсэн амт шиг юм болж юм шиг. Тэг чи маа батлах чи их сайн байсан байхгүй юу? Тий. Тэгээ байжгаад дараа нь үзүр түрүүнд үлдсэн чинь увсын сумья начи ирцээ. Өө зурцсан юм шиг амт байна тэнд. Тэгээ жоохон завсарлал, жоохон амрах гэлээ юм шиг. За миний хөл хийгээ шүү, ингээ шүү гээл. Манай өсвөлийн чинь ингээл юм алчихгүй гээл үзээд байгаа. Тэгэхээр нөгөө та нар одоо л намайг хөсөлөх ам мэдээ та нар гэж дотроо шаарлахаа л байгаа байхгүй. Тэгж жагаад нэлээд хянархан очиад үзлээ. Тэгэл үзэж байгаа л эргээл харсан чи аав ирчихээр. Тэгэхээр аав ирэхээр бүр бие өрчдөг. Бүр хөдөлж таачлаа. Тэгсэн чинь эргээл жоохон барилж байгаа л ингээд нүдэн гомлгоос аав алга болчих. Тэгэхээр энэ зэрэгэл хэний сумьяхтай барилж байгаа. Сумья ганцхан дайраад явхаар нөгөө нэг ингээд дахин хийгээд явдаг шүү дээ. Явхаар нь зөрүүлээ тохондроос нь олоо өшгөлчлөө. Тэгсэн чинь агаар төөрөөд би буучтыг. Тэгээ баяр төрүүлчлээ. Тэгэл тэн чинь нөө юуны ой болж ирсэн. Тээвэрчдийн ой. Тэр нь баярлал чигтэх юм боллоо. Тэгсэн чинь тэн чинь хүн амьдын шаваал зүгжигтэй. Би чинь юун тэр аймаг төрүүлснээс л өвөн баяр авч. Тэгэл тэндээс анх нэг Yamaha мотор шагнууллаа. Их барьтай байсан элбэгээ алган дээр барь явжсэн гэл. Одоо ярдим л. Тухайч тэгэл тэр чин том шагнал байлгүй хон над чи да оюутан байсан үе мөхт дөнгөж гэрүүл болцсон байсан үе. Тэгэхээр ч одоо юу ягаал. Тэгэл нэг удаа тэгж нэг аймгийн цолноос мултраад за би аймагч барилж болохгүй юм байна, сумч барилж болохгүй юм байна. Тэгсэн чинь тентхийн нэг манай нэг нутгийн нэг сайн лам байсан дээр үед. За тэр хүн хэлдэг. За миний хөө улсын цололттой бити овоо наадан дөрөлдөрөө. Овоо уулган эзэнтэй байд юм шүү. Захгүй. За. Тэгээ тэрэнд би их бэлгшээд яа. Доортлоо би одоо овоонд ер нь барилж байгаа. Яг өөрийнхөө мэддэг овоогоо одоо миний дахин шүтдэг овоо бол одоо
миний төрж өссөн газар Хямрын аваа маань л байна. Тэрэн дээр аав маань ер нь 7 хоногийн хагас сайн бүтэн айлынд гарна. Хамгийн сүүлийн удаа би өөрийгөө зайсангийн одоо 20 байгаа. Тэр газар чинь эцсийн бодол байлаа. Тэндээс үүрээд оон гаргаж ирсэн тэр үе байдгийн. Тэгэл тэрний барилдаан болдгүй юм байлгүй дээ гэж боддог байсан. Сүүлд нь харин сонссон ламнар барилдаг тийм төстэй овоо юм байна л да. За. Тэр дээр их мундаг овоо байдаг гэдэг. Тэгж л анх бүхэн гараанд орлоо доо. Тэгээд 96 онд 4-ийн даваанд Сумын азартай тунаад Сумын азар тунж тэгээд Сумын азар намайг 3 хонгодоо 4 хонгодоход нь би нэг сүрхээ амьтаа давхар ачдаг хүмүүс давхар ачих гэж өөрөө авч урагшин даруулаа. Тэгээд унс. 5-ын даваанд адиах унс. Тэгэл битээр хоёул унцдгийг. Тэгээд нэг нөхөр гүцээ хоёр яах. Тэгээд нэг галд гарсан хоёлаа. Тэгэл хоёлаа одоо яах вэ? Одоо унцсавчтай яах вэ? Тэгэл 97 онд байжсэн. Тэгэл 3-ын даваанд Дулуунсрын начин маань таарлаа. Дулуунсрын начинтайгаа барилдаад хаялаа. Дооёах маань за миний дүү бүхэн морь хоёр гэдэг л бол ийм юм байна гэд миний дүү сайн барилдаарэ гэд үнсчээд явдаг л. Тэгсэн сүүлд сонсох нь Дулуунсрын начингийн маань морин төрүүлсэн юм байна. Тухайн жил. Тэгээд хамгийн гаагүй гэсэн хүүхдтэй надтай барилдаж үзэж тэгээд унсан юм шиг байна. Тэгээд би чинь ер нь бол дараа нь Шархуугийн лавгсрын одоо маань барилдсан. Шархуугийн лавгсрын маань одоо юу яа. Одоо миний хөлийг өгөөчлөө. За дүүгээ нэг удаа л дэмжий. За чи тэгээд сайн барилдаа цол аав шүү гэл. Тэгээд дахин дайлж өгч явчлаа. 5 дахь тэгсэн чинь Эрдэнэ утсаа авчлаа. Тэгээд очиод толгоо маажаад очисон Эрдэнэ утсаа маань хэд шилэн дээр шаагаал тэр чинь самбай хүн юм шиг. Шинжиг авах гал явлаа. Тэгээд ашгүй нэг юм нөгөө гарт нэг одоогоор урдуураа пироттно гэдэг юм да. Жилээ тэр бол. Урдуураа хөндлөн татжардна гарч нэг хөвтөлөөд нэг. Тэгээд нэг 5 давж усын начин боллоо. Тэгээд дараа нь байжсэн тэгсэн чинь Эрдэнэ цаа хороод ирт. За дүүч бяртаа юм байна. За тэгээд оны хоёрын мэйлжээр аваад үзчихье гэж бодсон. Одоо чамайг сөхөт авах байх таа л гэж. Намайг л амхантаа л яасан юм шиг байна. Тэгэхээр заа л гэл. Тэгэл хинтээ үзэх юм бол доо гэж залаа. Тэгсэн чинь бонцгийн сөхөт авчлаа. Тэгэхээр гарсан чинь тэр чинь 76 барилдаг, 82 барилдаг, араа жижиг гэдэг ярга тэгээ хөлмөл шаадаг тийм би сугадаад явхад тэр юм асуудалгүй юм гэж бодлоо. Тэгэл гараал хоёр суганд нь ээлж ойлол тэгэл доогор нөшгөлөөл нэг доороо хийж авсан тэгээд. Суглаа. За энэ шигшгтний өдөөс нэг хавирч магадгүй. За яг шигшээ өдөөс тосгож яг өдөөс нь хавирлаа да. Хотос төвжээний залуу хэлбэг улсын зан Сүхбатаар 6 давлаа. Чимэгтэр ачин золтой боллоо. Гард маань мундаг байсан үед нь хайсан мэлээ. Тэгээд нэг 6 давж чимэгтэй начин гэдэг цол авлаа. Тэгээд 7-гийн даваанд байжсэн. Тэгээд тэгсэн гарлаа цэрэн бонцогтой үзэхэр болсон л гэн тунсан л гэн. Цэрэн бонцогтой үзлээ. Цэрэн бонцог маань
сэнжигэн дээрээс татчихад байгаад байна. Тэгэхээр энэ зэрэг нэг сүрхээ амтан нөө сэнжигэн дээрээс барьсан гаран дээр нь ойлд цогдох гэж өөрөө татуулаад суурин дээр тэр чинь мундаг татдаг шүү дээ. Зайлж ингэ татдаг. Тэр татанд нь ороод яг сөхөрчдөг. За тэгээд л өөрөө тайвшруулж байгаа юм чи. Би ямар сумын заач байсан биш. Өнөөдөр чимэгтэй дачим болцсон юм. Тэг яах вэ? Цолчгүй ингээд. Цолчгүй юм байсан. Тэгэл барилж ийсэн юм да. Ах. Тэгээ залуу хөхөөс улсын өсгөдөр начин болно гэдэг ч юм бас л ховорхон тохиолдлын том амжилт байх шүү дээ тухайд ч тийм ээ. Яг тэгээд тэр бол одоо минимум уурал өгшийн хүч байх та. Тухайн үед одоо намайг бүх сонирхолтой болгож дөнгөж 14 настай хүүхдийг Дагестаны олон улсын хэмжээнд авчиж оруулах гэж аваачаад тэгээд барилдсан чинь дивжин дээр цагаан алжирч дээд наад хүүхдээ барилуулахгүй. Тэгээд хасуулж исэн анх. Тэр хүн намайг сонирхолтой болгох нь л тэгээд байгаа шүү дээ. Тэгэхээр тийм л юмыг туулж өнөөдөр бүхтэйслэгсэн да. Тэгээд 2004 онд 2003 онд одоо үндэснийх баяр наадмын тухай хууль батлагдаж одоо тухайн үед 6 давсан улсын наадам 6 давсан өсгөдөр начингуудыг амьд сэрүүн байсан хүмүүст нь харцаг гэдэг цолыг нөхөн олгосон тийм ээ. Тэгээ 2004 онд одоо та харцаг цол нөхөн авч байлаа. Тэгээ тэр цолыг одоо ямархуу сэтгэгдэлтэй агардан авчив. Үгүй яг тэгэл нэг ийм цол гарсан гэл урд нь яригдал байсан тэгээд тэгж яагаад нэг өхөөллөө гэл. Тэгэл очиж авсан штэ. Тэгээ нэг анх харцаг гэдэг чи мэдчихгүй байлаа. Харцаг гэж ямар шоу эдинж бараг мэдэхгүй шахамт байл штэ. За ямар ч нэг дахиад нэг ямар ч цолоо батлахгүй болохгүй байна гэсэн бодол төрсөн. Тэгээд тухайн үед 2003 онд одоо талигач Онмогийн сайхан гэдэг хүн намайг дэмжиж надад орон байртай болгож одоо тусдам гаргаж одоо ингээд нэг ажил төрөлтэй болгож тий тухайн үед бас айгүй их нэмэр болсон. Тэгэхээр чинь нөгөө тим юм байгаагүй юм чинь өөрөө нэг юмны ард гарцсан юм шиг санагдаж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг над сайхан байсан. Тэгээд одоо тэр өмнөхөө буянгаар за би цолоо батлаа гэд хэлсэн. Тэгээд тухайн үед 2004 оноос эхлээл үзэж эхэлсэн тий. За яг тэгэхээр та ингэсэн байх гэдэг тийм ээ. 2004 оны хүртэл бол бас амьдралын төлөө зүтгээд янз янзын юм сургууль тэгэхээр бас нөгөө нэг яг дагнаад явж чадаагүй бас алдагдсан барьсан талууд байгаад байсан байх гэдэг. Тэгэхээр ерөөсөө таныг хараад байхаар 97 онд одоо 6 давсан хүн чинь тэгээд 2006 онд харцаг цолоо батлна гэдэг чинь 9 жил бараг 9-10 жилийн хугацаа тийм ээ. Энэ олон жилийн хугацаанд бас дундуур нь тэгэхээр яг бэлтгэл сургуульд яг нэг сайхан жигд явж чадаагүйгээс тэр нэлээ хожуудуу очиж цолоо баталсан байх гэдэг. Би ч их тэнийг хүн штэ. Би ч 96 онд Игшээвэн дээд сургуулийг төгсөөл мууя авраг. За миний хөө тухайн үед Игшээвэн дээд сургуулийг тухайн дипломын ялгаа байлаа. Улаан дипломтой төгссөн бүх хичээл дээр онц гарсан гээд багш нар надад их хайртай. Тэгээд тухайн үед тэгэл одоо би ч одоо ямар ч цолгүй амт байл штэ. Тэгээ 96 онд цол аваагүй байхдаа багш болцсон юм штэ.
Тийм үү? Тий. Тэгэл багш бол Сургуулаа төгсөө шууд багш. дээд сургуулийн багш. Аа. Би чинь тэгэл их л мундаг хүн багш болцсон гэж бодож өөрийгөө одоо би өөрийгөө бол би улаан дипломтой төгссөн бас ч гэж дасын онол сургалт арга зүйн талаараас бол бас мэдлэгтэй болцсон. Би бол төгсөрцөн амтэн шиг л бодож байгаа юм чи өөрийгөө. Аа. Яахачгүй түүхий 0-1 тэг байснаа одоо л мэдж байгаа байхгүй. Тэгэхэд л одоо жинхэнэ би багшаас салахгүй миний хажуугаас нэг нүд хараад намайг миний алдаг застдаг байсан бол би араа илүү өрөлдөх байсан болов ч гэж боддгийг. Тий. Гэхдээ ер нь бол миний амьдралд хамгийн үнэч явсан хүн эцэг их миний хан миний хайртай багш нар байна. Одоо энэ намшир багш маань байна. Цэрэнт хаврган маань байна. Мөн Эрдэнэ Арслан байна. Энэ хүмүүсийн хүчинд л өнөөдөр би энэ зэрэгт явсан болов гэж боддоо шүү дээ. Аа. Мөнхөд эрхэмлэх үн цэнийг танд зориулан бүтээв. Баачуу урлан. Хандгаатай жанчилдаан гэж мэдхгүй байна та нараа. Хордлого тусахад чинь хандгаа аварна. Хоол шингээхэд чинь хандгаа аварна. Ууланд авирахад чинь хандгаа эрдэсийг ч нөхөн. Ус яах вэ? Уугаа дуусна. Ундаа яах вэ? Амны чинь сангааг арилгадаггүй юм аа. Хандгаа тавьсан ч авчихгүй. Хандгаатай жанчилдаан гэж чинь энэтэй гоо. Хүүстэр миний хандгаатай жанчилдаан. Хандгаатай жанчуулан аршаа. Ер нь бол тэгэл семинарын дагуу хичээл ордог байлаа. Тэгэл намайг бэлтгэл хийхээр зэрэг шав дээр нөгөө нэг өөрийнхөө бас нэг амны ганц нэг хүүхдүүдийг бэлдээл ингээ бэлтгэл хийгээл ингээд бүхэн сонирхолтой одоо яг үндсээр барилж чулуу гэсэн хүүхдүүд богнуулэлээр бэлэгдэг байсан. Тэгэл өөрөө цуг хийгээл ингээ явдаг байгаа. Тэгэл 99 оноос хойш тэгэл өөрийгөө 2004 он хүртэл би хайсан байна гэж би боддیں۔ Яагаад гэвэл зэрэг би чи 2000 онд анх гал байгуулж гарлаа л. Одоо Сэлэнгийн хвшлэн Буйндорч гэдэг хүний хүн анх та нэг Сэлэнгийн бөхчүүдийг бүхтэй болгож өгөөч гэдэг. Тэгэхээр зэрэг амар бүхтэй болгодог нэг том багш юм шиг л би ч одоо яалаа шүү дээ. Эрхэм баяр өсгөрөөд дөө энэ баасан доржморч Саранбаатар Дэлгэр сайхан Бямба энэ гэдэг олон залуучуудыг сонгож аваад ажиллаад бэлтгэл хийлгээд тэгээд хэлсэн. Тэр үед тэднэртэй хамаг юмаа үнэхээр зориулаад зарж исэн. Өглөө би 8 цагт их шав дээр очиод хичээлээ ороод дараа нь бэлтгэл өөрийнхөө бэлтгэлийг хийгээд ороо дахиад 5 цагаас дахиад бэлтгэл нөгөөдөө хийх нэртэй өөрөө давхар авчдаг. Ингээд нийтдээ над чи баг 3 удаагийн бэлтгэл авчдаг гэсэн юм байна. Тэгэхээр ч одоо би өөрийгөө зольж байгаа хэрэг байхгүй. Тэгвэ шүү дээ тийм ээ. Одоо гар давуулж юм тийм үү? Энэ гар тийм нэг юм ийм биш дээ. Энэ толгой дээгүүр ингэж давуулах юм бол энэ хүн ийш ингээ мөрчөд чи өөрөө явчих гэдэг. Тийм байна. Тэгэхээр зэрэг энэ дэс энэ гар зүгээр ийм байгаад цааш юм шиг байна. Мошхгүй энэ гараа. Энэ мөрнөөс боосоо таалдаг. Энэ гараа ихтэй. Бид хоёр. Тэгээ.
тэрний хатаа өрдөн шүү дээ. Тэгээ тухайд эрхмэн энэ төр одоо хэлдэг юм аа. Багшаа та яг өөрийнхөө үеийн нэг юмтай нэг тулаач очиж бэлтгэлээ гэж. Тэгээ тухайд Дорд Самбов Батцорг мөрөгтөн нийлээл бэлтгэлээ явсан бол яах ч байсан байгаа. Дандаа багчуудтай хийгээд байсан болохоор нэг аhiхгүй байгаа юм баг гэнэ. Тэгэл 2003 оноос хэд би штанг анх эхлэхэд одоо энэ хүмүүс нэг амар штанг гэдэг хүмүүс байна л да. Одоо мундаг хийдэг усуд байна. Сахал буяа гэж Монголын анхны мистер хүн байдیں۔ За. Одоо Батцуур гэдэг одоо Монголын мистер байгаа. Тэр хүний багш буяа гэж юм байна. Тэр хүний анхны шив шүү дээ бич. Тэгэл анхны хөвтэй шахалт, суулт, үндсэн суулт юм өнтер гэл бүгдийн анх тэр үнээс заалгуулаад. Тэгээ намширагчаас нүгдэж бэлтгэл хийдэг байлаа шүү дээ. Тэгэхэд л одоо сумын азарчтанд ангаар ганцаараа ирж буяа өгч тэр бэлтгэл хийдэг энэ төр байлаа шүү дээ. Тэг хүчний бэлтгэл хийгээд эхлэхээр ер нь бяр хүч нэмэгдээд бас барилдахад арай өөр болж эхэлсэн үү? Мэдгүй энэ төмрийн бэлтгэлийн яг зүгээр өөртөө итгэлийг сайжруулж гэнэ үү? Нэгдүгээрт одоо мэдээж би хаа сайхан болно те. Яа үнэхээр сайхан болно. Одоо төмөр өргөжөм чинь одоо бодвол дээр министр хүмүүс ямар байна те. Одоо тэр хэмжээгээр хүрэхгүй ч гэсэн бас нэг булчин чангараад ирэхээр хүн чинь гоё болно шүү дээ. Тэгэхээр чинь бас нэг өөртөө итгэл араа өөр болж байгаа юм л да. Түүнээс л нэг хүч нэмээд байгаа юм байхгүй тий. Тэгээ 2006 оны их Монгол улс байгуулагдсны 800 жилийн аа гэж сайхан том наадам болсон. 1024 бүх барилдсан. Одоо түүнд 6 давж улсын харцах цолоо анх удаа баталсан да. Тэр наадмын сонин сайхнаас яхан хойчлаа шүү дээ. Би бол тэр жил бас л би 5 тавцсан. Тэгээд байжсэн чинь эрхэм маань яг өвдгөө эйгүү болгоцсон үед харсан. Тэгсэн чинь эрхэм маань юу ядгийг бас 5 давчдаг. Багш хоёр хоёлаа 5 даваад. 5 даваад. Яаж юм хөө яг уу чи би чамаг авмаар байдаг. Чамаг ямар ч өөрийнхөө солтоо болгочмоор байна гэж бодоод харцаг болгочих гээд. Болгочих гэж бодоод. Очихгүй юу? Гэсэн багш би дээшээ өшөө дахиад яах вэ гэж шаалгал. Өөртөө итгэлгүй байна. За ямар ч гэсэн хоёулаа тэгээд нэг гараад барилдээ да гэдэг. Хоёулаа гараа барилдсан. Үнэхээр хазгана хөлн болохгүйс. Тэгээ ямар ч хүнд арчих юм бэлээ гэж бодоод бас шаваа харлаад тэгээд өөрөө давлаа. Тэгээд 6 даваад 7-гийн даваанд сумын азартаа барилдаа тэгээд унсан да. За элбэг уцаас нэг харин хавираа ирч магадгүй юм байгаа. Суулж хавирах. За бид задралаа. За утгалаа. За тэр утгаас гарцаагүй ирэхэд байсан да. Төрлөө гүцэлээ. Тэр гаргаа за. Өөрөнгө аймгийн хужир сумын харьяат Монгол улсын гард сумын явзар улсын гарцаа элбэгээр 7 дав шүвгийн 8 төллөө. Тэр жилч би үнэхээр сайн байсан. Одоо нөгөө нэг жинхэнэ 171 кг татсан үе чи тэр шүү дээ. Нөгөө нэг айхтар байсан үе. Баг шиг шарын жинтэй байсан. Тэглэг байх тэр чи. Тэгээ нүгэлтэл тэгэл. Тэгээ аврагыг ер нь таач бас нэлээд хөвдүүлдэг байх шүү тий. Ер нь хоёрын барилдаа их тэмцэлтэй болсон биз. Тий. Тэр жилээ тэр шигшээд олон жил үдсэн. Нэг жинд олон жил үдсэн. Тэгээд яах вэ? Нас чацуу. Тэгээд тэр нь маань тэрийн наадам дээр нэг даваад нэг хоёр унтсан байгаа хүн ийчин. Нэг нь өсвөрдөө унтсан. Нэг дөрвөн даваанд
тунж очоод унтсан. Аа. Чидээ очиж мөнхнийгаа аваадах тэгээд орчихгүй байсан. Би над гам батматтай барилдсан штэ л. Хинч үлдсэн би үзэн штэ л. Аа. Гэхгүй гэсэн. Гөө эдгээр чи ирээд тэгээд намаа орчроо гэдэг хаа ганцхан дуурахгүй ган чийл байсан штэ. Тэгээд одоо яалч явахгүй авчлаа гэл. Тэгж юм. Аа. Тэрэнд нь шатсан юм. Нилээн шатсан л да. Уурч юмч. Тэр чинь баг одоо сүмээ тэр чинь найз нөхдөд байхгүй юу? Аа. Тэгэж одоо тэгээд тийм юм хэлэхэр чинь жаахан. За. Өөрөөхөн босч удаг байж тээ. Заавал гуйлах гэдэг үү? Заавал гуйлах гэдэг ямар хэрэгтэй тий. Аа. Усан одонд ямар үзүрж үзэг юм биш тэр чинь. Тийм үстэй. Би үзүр дүрэнд үлдээд гуйж байгаа биш үү? Аа. Би гуугаагүй тий. Тэгэл ойлоо гараа үзсэн. Гэхдээ би 171-ийн хэлтэй би одоо энэнд бол өстой хонголуулаад маа хотхуулаад маа гэж бодож байхгүй юу? Аа. Тэгээд тухайн жил одоо энэ Төв аймгийн Цагаан Бадарч гээд харцаг байна шүү дээ. Аа. Бадгаах чинь надад их загнаа энэтэй энэ талан дээр алгадах гэдэг юм хэмнүүдийг зарах заасан байхгүй. Аа. Тэгээд би чи сахилгууд ч бас нэг жил жудаг шигшээд явсан хүн байгаа. За. Тэгээд бас нэг жудаа модоор гайгуулсан. Дээрээс нь чөлөөдөр бас үнсэн шигшээ огт нь байдаг. Тийм хүн байсан юм чинь. Тэгээд тэр жилээ би тэр нэг юун дээр сумын азарч ерөөсөө илүү хүснээр сутгацсан байхгүй. Аа. Золгоон дээрээс гараа шовтолж аваад элгүүс аваад тэгэл сутгасан. Тэрэн дээр би гараа сугалж аваад талан дээр алхаж чаж өөрөө аашаа нэг ишгтэл дутуу гიშгээд унтсан. Аа. Байдаг хөхгүй. Тэгэл одоо яах вэ? За миний сайн барил дээр гэл явсан. Тэгээд яг вэ би одоо бол ийм боддгоо. Яагаад гэхээр зэрэг ми одоо хар багаас ахвал өсрөөс ахвал барилж ирсэн. Тэр найз маань намайг давснараа улсын цолнуудыг бүгдийг л авсан. Тэр жил дөрөв даваа намаа хайсан. Тэр жилээ заан болсон. Тийм ээ. Аа. Дараа нь улсын нааданд өсрөгийн барилдаад өнөөдрөөс өмнө улсын надаас өмнө тулгцуулсан. Дараа нь чөлөө төгсөр багт намаа хожоод нэг удаа юу болсон, улсын орох төрүүлсэн. Тэгээд ер нь надаар дамжиж ер нь цол нь яваад байдаг байхгүй. Тэгээ энэ жилийн их сайхан байгаа юм байна дайлж үзчихсэн нэ. Тэгэл 2006 онд тухай чи шатчих юм чи бич. Тэгээ юмсанд доош шатар буухта тэр доотлын хаалганы хажуудлын банцыг цөм гараа зөгчөөд явсан байх хөт. Сүүлд нь стеныхан загнус ажил хийсэн. Уурч юм чи өөртөө гомдож юм шүү дээ. Нэрвээ барьж чадахгүй л. Нэрвээ барьж чадахгүй юм чи. Тэгэхээр чи нөгөө нэг би чин бас нэг тиймэрхүү хүн баггүй юу? Чи уул нь 1024 бүхэд зам болох боломж хамгийн өндөр байна шүү. Хамгийн өндөр. Дахиж олдохгүй боломжтой дээр чинь тийм ээ. Тэгэд дараа жилийнх нь хоёр наадамд 2007 онд та бас 6 давж тий. Харцаг солон хоёр дахь удаага батлаад зааны даваанд баяр жавхлан гардад өвдөг шороотсон байдаг. Тэр наадам бас яхан маргаан бодлонтой та мөн л их одоо ууралж нэлээ шартаа дивжэнээс буусан гэж яригдтiin тийм ээ. Тэр барилдаа нэг сайхан дурсааш. Тухайн үед тэгэл яг ер нь бол бүх гэдэг юм чи өөр хаз тулааны спорт. Тэрээс нь бүхэн өөрийнх нь ёс уламжлал дэг жайг байна. Би бүхийн талбай дээр гарсан болвол
элдв дэдийн зан ааш, нэгнийгээ цогох, барих, дивжигээ шаах энэ асуудал бол ер нь хориотой болох хэрэгтэй байхгүй. Тэм учраас тэн дээр би ямар ч юм гаргаагүй. Гэхдээ за би одоо ингээд болий. 2 удаа дайрлаа одоо үнэхээр барахгүй юм байна. Хүмүүс яг мөнгө төргөөд болдгоо л хэл тэ. Тэгээ одоо над ямар тийм юм байх шүү дээ. Тэгэхээр чин таач одоо 5 6 дээр хинтэй барилдаж гарч ирсэн билээ долоо дээр. Зогчрол начингаар 5 даваад утган мөр начингаар 6 давсан байна. Тийм ээ. Тэр хоёртой барилдсан барил да ер. Яах вэ нөө зогчрол эбаха гээл гүгээд ирдгийн ахан морилнаал гэдгийг тэгээд би олон жамд гайвуулсан. Тэгээд одоо гэхдээ яг вэ тэдний маань их сайхан цолонд хүрсэнд их баярлж авдیں۔ Миний гараар ороод нэг удаа өнжөөл үз. Сайхан өгсөн. Зогчролыгаа тэр жил даваа Дотгон баяр маань начин болцсон тэр жижиг юм чин бондгоо өгөөд ирэхээр хөөхөн бондгорын бүрэнхий юм чин миний алган дээр нөгөө нэг ийм юм дээр сайхан явж шүү тэр чин. Тэгээд энэ дээр тэгээд өнгөрүүлээд авсан тэгээд. Тэ. Баярж хулан гардтай барилдчихад та давуулж гуйдаад ер нь л аваад залтсан газар л нэг жаахан маргаан орцсон юм шиг байгаа. Тэр яг яасан юм бэ та нэг яриад гаш. Гэхдээ тухайн үед бол би бүх юма хийгээд битэр чи баг 2 цаг шахуу барилдсан шүү дээ. За. Тэгээ хойд чин тэгээд л одоо хоёлаа барьц сонголцоол тэгэл ингээл үдсээр байгаад 2 гараа бол дуусаад ирж байгаа би барьж ахлаа мэдж байгаа байхгүй. Тэгээ сүүлдээ хөлн гоод эхэлж байгаа байхгүй. За одоо муудсан байна гэж би бас туршлага байлгүй байх үү. Тэгээ нөгөө тгөө бодож байгаа байхгүй. Би хааш та ийм баг юм. Тэгэл нөгөө барьц сонгон дээрээс аваад тэгэл нөгөөдхөө тавиал эргээл гуйдсан. Тэгээ бүх юма шавхал хамгийн гол нь гуйдаан дээр толгойн нүдний харц чиглэсэн газар руу хүний хамаг хүч төвлөрдөг. Ерөөсө хүний нүд гэдэг бол агуу байхгүй. Толгой шидсэн тохиолдолд бол ер нь л лав зална. Тэгэхээр яг тэрэн дээр тэгээд бүх юма заллал аваа явсан. Тэгсэн чинь нэг харсч дээр баярж ахлан байсан. Тэгээд одоо ялчихгүй. Би доор нь орцсон юм чинь. За одоо цааш нь мушигдгүй юм бол өөр одоо. За давуулсан гуйдлаа. За таасан доор нь орцлоо сайхан гаргаж ирсэн юм да. Сүүлд нь одоо энэ гавьяат зурагчин Гамбат гэдэг үлэг амнатын нэг жижигхэн болдрон хөөд юм да. Тэр нөхрөл буур. Тэгсэн чинь тэнцээс манай гавыг харцаг өсгөлээ. Эбэха болоогүй шүү болоогүй л гэдээсэн. Юм болоогүй гэж гэл би дахин тайлж өчөөл яваад гэсэн. Тухайн үед тэгэл буур урчлаа юм чи. Тэгэл яах вэ тэгээд баярж ахланда нэг жил унсаанс. Тэг гардын тэр хөлд нь тэр одоо хөлийн цэц тэгэлцсэн юм уу одоо яг яасан юм нэг зураг яваад байдсан шүү дээ. Би одоо энэ хүмүүсийн авсан зураг над руу явуулсан бичлэг энтрийн тухайн үед л маргааш нь л харж байгаа шүү дээ. Үнэхээр 2 хөл гоцоогоод 2 хөлний нэг хөл ингээд агаар дээр хөөрөөд толгооноос дээшээ гараад ирсэн хөл бол унжаа газар байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө хөл маань явж хагаад нэг нөхөр гүүжрээд элбэг барьцаа тавьчлаа гэж орлоод хөлийн цэц гүүж ирж байгаа байхгүй. Эндээс бадрах начин гүүжрээд өөрөө сүлд нь ярьж байгаа. Элбэг барьцаа тавиад гуйдсан гэж. Гэтэ миний шуудганы барьц байсан гэдэг анзаараагүй байхгүй. Би эзээ шуудганы барьцгүй гуйдна гэж байхгүй. Тэгэхээр шуудганы барьцтай нөгөө талаараа давуулаа гуйдж байгаа. Ийм тохиолдолд нөгөө бадрах начин маань гүүж ирээд
яг доороос нь ойлоод гизэн доороос нь олигдоод энд нь цогс юм шиг байна. Тэгээ дээрээс нь хоёр гараар алгацсан байгаа. Тэгээд ингээд нөгөө дээр хөөрч байгаагаар тийш ингээд алгатахаар гуйдаан дээр биеэс авж байгаа миний хүч нөгөө хүчинд саарч байгаа байхгүй. Тэгээд дор носсон байлээ л. Ер нь бол хүн тэгэлцэн тийм ээ. Хүн тэгэлсэн. Одоо хамаагүй юм ярьж болд юм. Хасч болно дээс. Тухайд гааг маань ундааны лаасан дотор жоохон виски ийдсэн гүгээд исэн гэж. Яг чаа. Эбэха энэс ганц болгочих сэрэгчнэ гэд. Яг одоо бидний чил зүр барилж байгаа чинь нэг аманд ус цайлуулдаг. Тэгэхээр чин цагаар хойж амсуулаад залуулаас хахад юм үлддэг хож явжинд. Тэгээд сэргэлт авдаг байхгүй. Тэг маш богино хугацаанд тэгэхдээ би нөгөө баяр зохлон гэл нүдэрээ хаад байгаа байхгүй. Энийг худаа амраах юм бол сэрэгч магадгүй. Өөрөөгөө хорд болчих байгаа байхгүй. Улаараад очоод нөгөөөөсөө улаараад байгаа юм чинь чи. Одоо л гоёдох хэвээр гэл би боджлоо. Би ганц л гоёлоо бодож байна. Тин чи өөр юм. Тэгэл нөгөөдхөө тэр өндөр хүний чи хамаа бол хажуу талд нь гарч гоёдох хэвээр. Тэгээд ингээ гоёдаа шавардах хэвээр. Гэл. Тэгээд тэмэл юм болсон. Тэгээ аав ихтэй баярлж явд юм уу? Гэтэ тэнд заан цол зүүдлэгдэж мөрөөдөгдөж явсан үе бас. Байна. Надад хүртэл заан цолны хундган тэмдэг гэж байдیں۔ За. Бүр дээр үе. За. Одооных чинь нэг юм дугуй дээрээ юу таад. Тий. Тэрсэн доошаар сундаг байхгүй юу? Тэгээ хойж бич жоогоо. Нөхдөд чи хуучны хэмдгээ зүгтүртэй. Тэрэн дээрээ харсан мэдвэт. Дөөшиг орсон юм хундганы дүрстэй. Хоёр бүх харилж байгаа. Доод талд нь заан гэвчсэн тийм юм гэдэг. Тийм бэлгэлж ирсэн юм. За. Тэгэл бодож ирсэн. Тэгээд би айгүй амархан сэргсэн тухай үед 7 оны нааданд. Тэгээд би өндөр ингээд суужсэн. Тэр артал руу тэр амар ууртаа муртаа орсон чудлаа л да. Орж жоохон уйл сууж гарч ирээд л тэгэл бүхэдсэн. Тухайд бол амархан сэргсэн. Тэгэл муу анжавтайгаа сайхан үзэхсэн байхгүй. Дөрсөн ботгоо. Давцсан бол тийм ээ. Би тэгэл ерөөсөө яг спортоор олон жил хичээлсэн. Би бол тухайн яг эд үедээ бол нэг барилдаа яг нэг 3 минут амрахад бол хавгал бусдах сэрэгдэг байсан. Яг тэр ирчээрээ би барилдах юм бол их амжилтанд хүрэх байх байсан бахал гэж боддоо шүү дээ. Тэгэхээр яг юм нөлөөсөн тал бий тийм ээ. Тэгээд цэл залуугаараа одоо үндэсний энэ сайхан өв соёл болсон Монгол бүхийнхээ багш болоод олон сайхан залуучуудыг илдээд шавнараас нь одоо Монгол бүхийн эрхэмдээд цол аврах солтой бүх хүртэл төрлөө. Тэгээд ер нь энэ Монгол бүхийн барилдааны одоо дасгалжуулалтын арга хонол гэж одоо уламжлагдаж ирсэн зүйл хэр байдгийг одоо та нар яг ямархуу одоо арга барилаар энэ олон хүүхдүүдийг ингэж бэлддэг юм бэ? За наадахын чинь талаар маш олон хүмүүс ном зохиол бичсэн. Мононжо Адяху үзсэн, Баянаа авраг бичсэн, Давгсруу арслан судалгаа хийж эрдэмжилгээний хуралд илтгэл тавьждаггүйрээ ном гаргаж тавьсан энэ юм зөндөө бид. Монгол үндэсний өхийн Баастуан ном энэ хүртэл байдгийг. Янз бүрийн юмуд. Өөрөө очрогшийн ном байгаа гэх мэт. Гэхдээ миний сонсох нь их дээр үеэс Монголд уламжлалаар энэ чинь өөрөө одоо бараг 3000-аад жилийн түүхтэй юм байхгүй юу? Монгол бүх гэдэг маань. Тухайд 90 сайн барилдаж ухааны сайд нь туслах нь болж явдаг байсан үе. 90 сайн гэдэг нь болохоор одоо үнэхээр бие хаадаг сайхан хүмүүжил зөв тийм хүн байх ёстой. Дээрээс нь хажууд нь ухаантай хүмүүс нь байх ёстой гэдэг ухаанаар ханддаг байсан.
тэр дээр үеийн одоо тэр ямар нэгэн үед ч юм те тэгээд тийм байсан. Тэгээд тэрнээс улбалаад энэ бол зохиогдож ирсэн түүхтэй. Монгол үндэсний бүхийн шаштар гэдэг юм байдаг. Байсан гэж байгаа. Морины шаштар гэж байсан гэж байгаа. За сурын харвааны шаштар гэж байсан гэж. За тэр морины шаштрыг бол яалж явахгүй байгаа гэдгийг бол би мэдж байгаа. Хинд байгааг энэ ч мэдж байгаа. Гэхдээ тэр хүн бол маш их одоо манайхан ч бас жоохон тиймэрхүү сууд шүү дээ. Тэр байгаагаа ч мэдэхгүй ч явж байна. Ер нь бол тэр ухтхуунаараа морь мал энэ тэр бүх морийг яаж уух вэ? Хаана уйдгийг? Бүхнийг хаана уйдгийг? Хаана бэлтгэлийн хийлгдэг, юугаар хийлгдэг, бүх гэдэг чи юу юм бэ гэдэг. Энэ бүхөр дамжуулж Монгол хүмүүс юугаар амьдэрдэг, яаж амьдэрдэг. Энэ сур гэдэг юунд хэрэгтэй. Сур заавал байх ёстой юм, байх ёсгүй. Эцэст бол цэргийн бэлтгэлжилт байхгүй юм чинь. Тэгээд анх дээр үед хамгийн түрүүнд сурын харваагийн бэлтгэл сургалтыг байхгүй. Тэр шастрал нь байхгүй болсон юм шиг байна. Би сонсох нэ. Дараа нь бүхийнх нь эрдэнэ байхгүй. Тэр нь сүүлийн үед. Сүүлд одоо 1890-ад оны үед ч юм уу. Хувьсгалаа ялахаас өмнөх нь лал болсон юм шиг. Тэрийг үдсэн харсан гэд ярьдаг хүмүүс байдаг. Манай аав харсан инлээ. Тийм хадганд болттой юм байсан гэлээ гэд. Тэгээ сүүлд тэр хүнд байдаг гэлээ гэд би 2-3 хүнтээс 60-аас нь явж сургалж үзсэн. Тэгээд ер нь байхгүй юм шиг байна лээ. Яг тэгэхээр зэрэг тухайн үед чинь Монгол төрч нь өөрөө манжийн дарлалд хэдэн зуун жил дарлагдсан. Монголчууд гэдэг утгаараа Монгол ирчүүд нь тэнэг эмсэн үзэсгэлэнтэй байх ёстой гэсэн утгатай л амьдруулах ёстой усад баггүй. Манжууд чинь. Тэгтэл энэ үндэсний бүх гэдэг юм үлдээд тэр нь одоо яг ид сайхан малын ашигшинтай ийм зуны дэлгэр цаг намар цагийн үед одоо жинхэнэ нөгөө наадмын бэлтгэл одоо тэр ингээ гарцсан байгаа шиг ингэж гараад одоо бид нар шиг юм тансаг юм байхгүй л нэг сайхан газрыг олоод тэр өвгцөл нь олоод тэгэл тэнд нь майхан гэрээ бариад тэгэл галын цугларалт тэр хошууны тэр аймгийн тийм галын цугларалт энэ гардаг байсан юм шиг байна. Сорилго гэж тий. Их сорилго. Тэгсэн чинь сорилго нь одоо барилдаан болоод цугларалт гэдэг нь бол өөр болчиход байгаа байхгүй. Биш ээ. Цугларалт нь болохоор сурын харвааных. Одоо агуу юм байсан гэж байгаа байхгүй. Одоо энэ шагаар арваа шүү дээ. Тойрм гэж ярьдаг. Тэрнтэй адилхан нэг юм голын ихийг дүүртэл нь майхан барьж байгаа сураа төгс гэж бэлтгэлээд. Тэгэхээр тэнд чинь мундаг юм гарна үстэй энэс илүү гараад. Бүхийнх нь болохоор тусдаа ингээд нэг ингээд багц болоо гарна. Хоорондоо тэмцэлд нь барилдаан хийн. Тэгээ хин туршлагатай газар нь илүү юутай газар нь сайн болно. Тэ? Тэгээд тэр шастрын юугаар байхгүй. Одоо тэгээд миний хувьд бол яг одоо нэг 30 жил бүхэн гал гарлаа. Тэгээд сүүлийн 10 хэдэн жил, 20 жил ер нь өөрөө галаа удирдаад явж үзлээ. Тэгээ одоо анх дагуулаа явдаг байсан бол одоо өөрөө дагаал явдаг гэсэн юм шүү дээ. Тэгээ олон жилийн туршлагаар л нэг юмны ард гаргасан атал.
оролдтыг. Мөнхөд эрхэмлэх үн цэнийг танд зориулан бүтээв. Баачуу урлан. Хандгаатай жанчилаа гэж мэдхгүй байна да та нараа. Хордлого тусахад чинь хандгаа аварна. Хоол шингээхэд чинь хандгаа аварна. Ууланд авирахад чинь хандгаа эрдэсийг ч нөхөн. Ус яах вэ? Уугаа дуусна. Ундаа яах вэ? Амны чинь сангааг арилгадаггүй юм аа. Хандгаа тавьсан ч алдчихгүй. Хандгаатай жанчилаа гэдэг чинь энэтэй гоо. Хүүстэр миний хандгаатай жанчилаа. Хандгаатай жанчуулан аршаа. Тэгээ таныг одоо энэ Монгол хүүхэд анх хөл тавьж одоо багш тасгалжуулагч болоод явж байх, барилж байх үеийн Монгол бүх өнөөгийн Монгол бүхийн ер нь дүр төрхтэй харьцуулахад хэр ховсон өөрчлөгдөж байна. Монгол бүх маань хэр одоо энэ хөгжиж дэвшиж ахиж дээшилж байна гэж та боддог уу тийм ээ? Монгол бүхийн ирээдүй ер нь танд ямар харагдаж байна? Монгол бүхийн ирээдүйд бол би маш их санаа зовдөг. Монгол бүхийн ирээдүйдээс гадна Монгол эр хүний ирээдүйд яагаад гэвэл зэрэг Монгол ирчүүд, Монгол эрзэ сайхан эдэн насны залуучууд цэрэгт 60% тэнцэхгүй байна гэдэг бол үнэхээр мэгнэлтэй тоо. Тэгэхээр биеийн тамирын дасгал сургалт, янз бүрийн сургалт хөтөлбөр энэ бүхэн бол заавал байх хэрэгтэй гэж боддоо шүү дээ. Тэгээд тухайн ч одоо спортгад гэж болдог байлаа. Намайг хөөхд байхад тэгээд олон цугларалтанд заавал хөөхтүүд авч гардаг байлаа. Тэднэр нь дур сонирхолтой би намайг гэхэд 3 жил дэвжин ажил суусан гэхэр чинь бас би чинь нүдэрээ бас хүн над энэ ингэдэж шүү, тэр ингэдэж шүү гэдгээс гадна нүдэрээ хүнд юм заагаад идэг. Тэр ухтхоныг ойлгодог болсон. Ер нь бол эр хүн гэдэг талаас нь л жаахан бодд юм аа. Тэгээд Монгол бүхэн маань цэвэр ариун нандин байгаасаа л гэж боддیں۔ Ер нь мөнгө төрөний асуудалгүй. Энэ янз бүрийн гадны тариа хэрэггүй залуучуудаа. Ер нь бол гадны тариа гэдэг бол хэцүү штэй. Ер нь бол та нарын үе, та нарын дараагийн үе гайгүй. Тэрний дараагийн үеэс л Монгол эр хүн байхгүй болчвол та нар эндээ ойлгох вэ хэрнэ. Тийм ээ. Ааха. Тэрийг л бодох ёстой. Чи хичнээн би Монгол улсын арзаг золдог гэж орилоод тэрний үр хөвгт нь гих эрсвтэй байхгүй болчвол хэцүү яа. Ааха. Дээрээс нь жаахан татагаад дутуу юм гарчвал бас хэцүү яа. Ааха. Тийм л болох маягтай болчих гээд байна. Таны хувьд одоо ямар хүнийг нэг эр хүн гэх юм тийм ээ? За манай ээж нэг эр хүн шүү дээ гэж ярьж идэг. Жудагтай. За бас тэгэхээр жудаг ярих болно. Ааха. Анхаас дээсийн дээр гарч суухгүй. Агуу бүхний хэрүүл хийхгүй. Байгаль хангаад л хийдэ хайртай, эх орондоо хайртай. Зөв шуналтай, буруу шуналгүй. Тийм л эр хүн байгаас л гэж боддог. Тэ. Би ер нь хинч долгонж явдггүй. Хэнийч юунд одоо хэнийч төлөө тэгж их яадгүй. Би дэмжиг гэсэн үнэл дэмж тэдний төлөө ганцхан бүхэлний үеэс очоод би араас нь зүгийн үрээд гүйхгүй.
гэж боддоо шүү дээ. Өнөөдөр одоо бүх болох гэж байгаа гэж олон хүүхдүүд бөхчүүдийг хараад даган дуурайгаал хоторж ирдэг. Зарим нь замаасаа буцдаг, зарим нь багсаага амжилт үзүүлээд болдог, зарим нь тэнцийн хүртэл явдаг тийм ээ. Хүн болгон хөрөх юмдаа хүрдэг. Зүгээр хамгийн гол нь тулцсан өвдөлтөй хүн байлаа гэхэд тэр хүн яавал одоо амжилт үзүүлэх хамгийн ихний алхам болох бай. За бүх хүн гэдэг бол байгалийн өвдөл гэж нэг юм байна. Яг бүх гэдэг утгаараа Тэвэнд бол нэгдүгээр биеийн шинж, сэтгэлийн шинж энтергээд эр зөргийн шинж энтергээд юмнууд байна л да. За тэрэн дотроо өөртөө итгэл хамгийн нэгдүгüрт нь байх. Итгэлтэй байх хэрэгтэй. Өнөөдөр би залуу байгаад жижигнээд л би сумын зам болмоор байна гэж явсан бол ингэ суухгүй шүү дээ. Тийм ээ. Хаяач тий. Тэр сумын наадмаар яах гэсэн. Сумын наадмын нэг тэр хавийнх нь яг сумдаа үзэж байгаа залуучууд нь барилдаг л дээ. Энчээ бэлтгэл хийгээд үнэхээр юм сурыг ирээгээд ирж байгаа хүүхдүүд бол зорилго нь бол улсын цол нийтлэл зүтгэх болов гэж би боддоо штэ. Ер нь тэрний төлөө тэмцэх ёстой. Эр хүн болох ёстой. Бүх хүний эрхэмлэж явах чанарууд аливаа нэг юмд зүтгэсэн бол үнэнч байх ёстой. Тэр л хамгийн чухал. Чи бүхэд дуртай, бүхийн төлөө зүтгэл гэж бодож бол үнэнч байх ёстой. Тэгэх юм бол чи эр хүн болно. Үнэнч байх нь гэдэг нь бол хөдөлмөрч чанарын дээд чанар гэхгүй. Би 10 тойрог гэд хүүхдүүдэд хардаг. Дотроо тоолдог. Тэгэхэд 10 тойрч байгаа хүн 9 тойрч байгаа хоёрын хоорондын ялгаа хоёрын өөрч ер нь бол одоо та хүний олон хүүхдүүдэд багшилахаас гадна бас өөрийн хүүдээ багшилдаг байх. Таны хүү Батцуур гэж аймгийн арслан цолтой сайхан барилдаг залуу байна. Хүүгээ ер нь яаж жоохон сургаж бэлдэж байна. Хүүгээ ер нь улсын цолонд хөрхийг харчихсан гэж их мөрөдж байгаа хта бодвол одоо хүний эцэг болсон тийм ээ. Тийм ээ. Яг хөө миний хүү Хэрвээ жилд нэг түрүү жил 21 хоногийн амарсан. 21 хоног л амарсан. За бусд үед бол бэлтгэл хийсэн. Ганцаараа хийдэг. Хүмүүстэй хийдэг. Тэгээд аав хаажууд байх дуртай. Яагаад тэгэхээр эргэлдэг байхгүй. Тийм учраас энэ битээр одоо багшаа өгөхөөсөө илүү болчиход байгаа үстэй. Тэгэхээр энэ бол утгагүй юм шиг байна лээ. Би бүх болгох юм бол өөр хүнд байж өстэй байсан юм байл. Тэгсэн бол ализээ улсын лавцаа дэд мундаг болсон байхгүй. Тэгтээ яг миний хүүхдүүд миний хоёр хүү бол хоёулаа ямарсан эргүний жудгийг аваад яатсан элдвдэдийн аассан байхгүй. Тэрэнд л баярлж явдیں۔ Хог заяа байвал тэгээ цолонд хөрөөхөдөр байвал байх байна үстэй. Аймгийн нааданд 3 удаа дагуулж ичлээ. За 3 удаа унлаа. 2 удаа унлаа. Нэгэнд нь төрүүлэхээр нь үнэхээр үлд юм л. Тэгсэн үү? За тухайд наавд мөнгө байхгүй шүү л гэж хэлдэг. Тэгэл манай найзууд энэ төр бас жив байлаа араас дагаал өрөөд ирсэн. Яваа л гэдэг. Ирхэм ахын хүртэл ахын туслая гэж очиж байгаа. Ирхэмээ чи одоо аймгийн нааданд барилдах гэдэг. Битэд юм гэдэг. Би дүү хандлаа яасан ч яа. Болохгүй гэдэг. Би ирхмэг чи яв тэр талаа дээр очиж амар. Хөгөө болчихсон. Тэгэл
ярилцаар гол юу болсон доо? Арслан болсон. Таны одоо энэ олон шавнар дотроос залуу хөхөөс эхлээл одоо хүртэл авраг болчоод хүртэл тантай ингээл хамт эхлээ таныг дагдаг байсан бол одоо таныг дагуулад явж гин гэж. Эрхэн баяр авраг ирнэ. Яг бүх хүний хувьд өдөө амжилт үзүүлэх үндсэн гол одоо суурин юу байна тийм ээ. За мэдээж хэрэг аврагыг бол одоо олон хүмүүс хөндлөнгөөс хараад бүх үздэг хүмүүс их бяртай бөхөөл гэж боддог баг. Авраг ер нь хаанаа илүү бяртай тэр бүх хүний одоо сан суртахууны хувьд одоо юу нь илүү давмгай байв. Тэгээ одоо яг ямар зүйл нь бүрдсэн болоод энэ хүн одоо энэ өндөр амжилт үзүүлж аврах солонд хүрв тийм ээ. Харин миний хэлээд штэ өмнө чанар. Үнэн чанархгүй. Тэрэндээ л үнэн ч байсан. Энэ маань адуучин болох гэж ирээд над нэг шаалгасан. За дуус. Адуучин болох гэж. Тэ. Дараа нь бас нэг улсын одонд барилдаад доор унчаад ирээд өгшөө би бүх болохгүй юм шиг байна гэж ирээд бас нэг загнуулсан. Би тухайд одоо би ялангуяа шавнартай буруу их тургуулдэ. Гарвал миний л буруу юм байлгүй гэж би боддог. Би юмыг хийж чадаагүй юм байна. Юмыг тааруулж чадаагүй юм байна л гэж би боддоо шүү дээ. За гэд өнөөдөр бас нар хурд ихширсэн налгар сайхан өдрийн Богдхан уулынхаа төр урхын аманд ирж одоо Монгол улсын мандаа харцагтайгаа сайхан ярилцлаа. Тэгээд нэвтрүүлэг маань ер нь өөр өндөрлөгтэй хандаж байна. Тэгээд бас нэвтрүүлэг юм хийхэд энэ бизнес эрхэлдэг компаниуд, аж ахуйн нэгжүүд, нэрийн итгэгчдийн маань тус тэм их байдаг. Тэгээд манай нэвтрүүлэг дээр одоо энэ хандгаатай жанчуулан гэж сайхан аршааны хамт олон нэлээд удаан хамтран ажиллаж байна. Тэгээд танд одоо бас энэ бэлтгэл дээрээ ууж хэрэглээрэй гэдэг юм сайхан аршаана өгүүлсэн. За. Тэ. Одоо бүх хүнд бол тэр эрдэнэсүүдсээр баялаг зүйлүүд бол хэрэгтэй байдаг байлгүй тийм ээ. Тэгэлгүй хоо одоо энэ жанчуулан гэдэг аршаа хандгаатай байна. Хандгаа гэдэг энэ одоо манай нутагт бол одоо нүднийг юм байсан одоо хараа өсвөржээд их сайхан болсон байгаа. За тэгээд энэ компанийн хамт олонд их баярлалаа. Энэ гүндүгүү сайхан яриа гэдэг энэ сайхан нэвтрүүлэгт оруулж ингээд миний сэтгэлд байдаг ганц нэг юм хөндөж гэм хийж байгаа. Үдэ их баярлалаа да. За баярлалаа. Тэгээд энэ одоо Монголын үндэсний одоо сайхан өв соёлоо орчин цагт дэлгэрүүлж гар урал Монгол дархны урлалыг хөгжүүлж яваа хэдэн сайхан залуучууд байна. Одоо энэ Бачуу урлан гэж. Монгол дархны одоо энэ мөнгөн аяг, эмээл хазаар, хөөрөг гэд олон зүйлүүд хийдэг. За тэр газрынхан маань танд ингээд нэг юм сайхан сэлбэртэй алтан манан хөөрөг гэдэг айлангийн хамт ингээд өгөөснийг бас өргөн барьж байна. Оо за. За их баярлалаа. Би ч бас одоо нас яваад байгаа юм байлгүй ингээ хөөрөг барих их сонирхолтой болов. Энд ч одоо шувуу өдрсөйлч гисэн. Тий сайхан сэлбэртэй хөөрөг. Томтлоготой над чиг юм байна уу юу? За. Хөөрөг гэдэг бас эр хүний нэг эрхэм гоё. Эрхэм гоё л байлгүй яг хөө одоо энэ юу гэдэг компани гинэ? Одоо аавынхаа нэрээр л нэрлсэн юм билээ. Батчулуун гэдэг нэрний Баачуу гэдэг хоёр үгийг аваад Бачуу гэж одоо давчилсан юм нэртэй. Бачуу урлан гэж ийм компани байгаа. За дотор өнгөлгөөтэй хөөргөний сайныг
үзүү удаг гэж хэлдэг. За тэгээд ийм сайхан бэлэг өгсөн Бачуу компани хамт олонд маш их баярлалаа. Анхан тэгээд сайхан газар барьж та бүхний нэрийг гаргаж явнаа. За тэгээд энэ ширээн дээр маань одоо наран жоох удаан байсан. Хайлж байна уу яаж вэ? Шоколад юм байгаа минь. Тий. Ми тайм. Чичүүд яас их бэлэг өгдөг юм бэ? Гэхдээ одоо энэ хоёр наадам болж байна бас. За. Ми тайм гэдэг ийм. За. Одоо ийм дотроо ин 3-4 төрлийн амттантай юм сайхан. Шоколадны хамт олон бас таныг ингэж. За өөрөө шоколаданд дуртай болъё дээрээ. Амттанд дургуул гэр бүлийнхэндээ өгөөрэй гэдэг ийм сайхан баярын биелэг бас өгүүлсэн. Яг хөрхи амт нөгөөчд шоколад гэлтгүй ер нь чихрэн нуусгүй амт нь шүү дээ. Гэхдээ өнөөрөө жигсаал дээр хүүхдүүд тоорон тоон дараачнаа. Хүүхдүүдтэйгээ ууж идэх шиг сайхан юм аавах уу? Тэ. За их баярлалаа. Танай хамт олонд медиагийн ажил үйлсэн улам өдрөг сайхан байх болтугай. Ер нь бол Монгол төрийнхөө эрдэнэ болсон хүмүүс морь гэдэг. Би бол хүн гэж хэлдэг. Монгол эр хүн байж аж Монгол төр өршин тогтох ёстой. Тэгэхээр Монгол төрийг Монгол жудагтай, Монголынхаа эх оронд хайртай тийм л нөхдүүд авч үлдэх ёстой. Түүнээс бол сэтгэл зүрхэн дандаа нэг гадаадын хороо санчдаг. Дотоод төрхээр сүйтгэждэг усуд байж болохгүй л дээ. Тэгээд нутаг ус юм янз бүрийн юмнуудаа ерөөсө маш сайхан хайрлаж явах болтугай. Төрийн минь сүлдөршөөж төмөн олон маань ингээд сайхан их хамгаалан сайхан наадах болтугай. Тэгээ яхан ирэх 9 сараас эхлээд бас өөрийн гэсэн дивжээгээ нээж байгаа. Тэгээд бүх болох сонирхолтой юм уу? Тийм хүүхдүүд байвал ахтар ирж болно. Намайг олохгүй бол шав гэдэг дивжээ байгуулж байгаа. Тэгээд одоо тэр шавд гэдэг дивжээн дээр маань ирж бэлтгэл сургалт хийвэл би аль болох чадах мэдэх бүх юмаа заана. Тэгээд одоо энэ жил 9 сарын 15 гээд 20-доор л энэ эхлэх бах та. Гисэн ойлголттой байгаа шүү дүүнэр. За баярлалаа. Тэгээд одоо харцаг ах юм аа. Ерөөл бат сайхан орших болтугай. Тэгээд одоо шинээр байгуулагдж байгаа дивжээнийхэн ажилд их амжилт хүсье. Нараас нь одоо төрийн наадмын төрийн үзүүрийн бүгчүүд олон сайхан төрөх болтугай. Хүүтэн төрийн солон төрөх болтугай гэж одоо хүсье өрөөё. За их баярлалаа. Манай одоо уртнаас л удаан жаргаж олон сайхан шав төрүүлээрэ. За ингээд ирхэм үзэгчтэй Гүндүг яриа нэвтрүүлгийн маань баяр наадмын дугаар өгөр өндөрлөж байна. Шинэхэн дугаараар иргэн уулзтлаа. Баяртай үзэгчтэй.